За бүгдээр энэ өдрийн мэндийг хүргэе. За маргааш болох 8 сарын 19-ний шөнөөс эхлэх плей-оффын цогцлын 4 тоглолт үргэлжлэнэ. Тэр дундаас онцлог тоглолт болгоод Оклахома болон Хьюстон тоглолтын 5 мэдээ та бүхэнд өргөж байна. За энэ тоглолтод болохоор spread буюу handicap нь OKC хасхны гарны 5 гэж гарсан. Тотал нь 224.5 гэж гарсан байгаа. За тэгээд энэ тоглолтын хувьд болохоор тоглохгүй тоглогчид OKC-гээс доорт гэдэг залуу тоглохгүй. Хьюстонс болохоор Westbrook гэмтэлтэй байгаа. Тэгээд Westbrook тоглохгүй байгаа шүү. За тэгээд миний хувьд болохоор энэ тоглолтыг Хьюстон хожно гэж бодож байгаа. Money line-ыг Хьюстон гэж бодож байгаа. Гэхдээ эргэлзээтэй нэг одтой. Маш ер нь бол энэ тоглолт нэр амар эргэлзэж байгаа. Ялангуяа хин хожих тал дээр. За тэгээд ATS буюу spread нь болохоор Хьюстоныг угаасаа underdog-оор хожно гэж бодож байгаа. 1.5 угаасаа авна гэж бодож байгаа. Гэхдээ эргэлзээтэй. За тэгээд over under-ын хувьд болохоор under 224.5 гарна гэж бодож байгаа. Тэр нь бол 3 одтой байгаа. Жохон магадлал өндөртэй гэж бодож байгаа гэсэн үг. За тэгээд яагаад Хьюстон хожно гэж бодож байгаа гэсэлгүй те. За тэгэхээр ямар ч сан Хьюстоны хувьд болохоор муу мэдэн Westbrook тоглохгүй болсон. За яг үгсээ доорт гэдэг залуу тоглохгүй гэсэндээ бас нэг тэгж амар өгөөд идэг тоглож бол биш. За үгсийг болохоор бабл 4-4 гэсэн амжилттай байсан. Хьюстон ч ялгаахгүй мөн 4-4 гэсэн амжилттай байсан. Тэгээд Хьюстонээс бас нэг ганц гайгүй мэдээ гэвэл Эрик Гордон эргээд ирсэн. Сүүлийн 2 тоглолтод тоглосон. Бас арай гайгүй болсон. Формал сардж байлээ. Тэгээд ягаад Хьюстоныг хожно гэж бодож байхаар ер нь бол хардны тоглолт илүү сайн гарах болов гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр хард нь Westbrook-ыг тоглоогүй үлрэлт Westbrook 13 тоглолт өнчгөд тэр 13 тоглолтод 38.1 оноо, 7.7 ребаунд, 8.7 ассист унжилсан гэсэн үзүүлэлттэй. Тэгэхээр амар мангастад үзүүлж нэлээд сайн багаж ирдэг гэсэн үг. За тэгээд яг хоорондоо энэ үлрэлт бол хоорондоо 3 тарс тоглосон. OKC-г бол 2-ыг нь хоцсон. Хэдий тим ч гэсэндээ бас юу яагаад Хьюстоныг хожно гэж бодож байгаа шалтгаан нь болохоор OKC-гийн залуучууд плей-офф ихний тоглолт ихний ер нь плей-офф үзээгүй залуу тоглогчд бол их байгаа. Ганц туршлагатай хамгийн лидер тоглогч нь бол Крис Пол байгаа тий. Тэгээд амар эргэлзээл юм л да энэ тоглолт нэлээд эргэлзээд байна. Яг миний хувьд болохоор зүгээр Хьюстонд арай илүү зэвсгүүд одоо зэвсгүүд байгаа болов уу гэж хараад байна л да. Тийм болохоор Хьюстоныг хожих юм болов уу гэж бодож тамаг өгч байна. За тэгээд over under-д болохоор under 224.5 гарны жилдээ энэ дэр болохоор 3 од өгсөн. Нэлээд гайгүй магадaltaй гэж харцаа гэсэн үг. За яагаад юм гэхээр Хьюстон сүүлийн 7 тоглолтод 6 under гарсан. Тэгээд хоорондоо тоглосон сүүлийн 5 тоглолтын 4 under гарсан байгаа. OKC-гийн 8 тоглолтын 4 бабл дээр 8 тоглолтын 4 under гарсан. Энэ үлрэл хоорондоо 3 тааш тоглосон гэж түрүү ярьсан. Тэгээд нэг тоглолтын дундаж оноо нь болохоор 217 оноо байсан. Тэгэхээр одоо л 224.5 гэж байгаа шүү дээ. Яг тэрнээс бол доогоор байгаа гэсэн үг. За тэгээд өөр бас нэг шалтгаан юу гэхээр Хьюстон ихний плей-офф ихний сургалт гараад ихний шатанд тоглохдоо ихний шатанд тоглосон сүүлийн 5 тоглолтын 4 under гарсан статутаас хүргэл тэгээд underdog байсан сүүлийн 5 тоглолтод бүгдээрээ under гарсан. Плей-оффд under байсан сүүлийн 8 тоглолтын бас 7 under гарсан гэд ер нь бол жоохон underdog буюу spread буюу давуу байхгүй байх үедээ илүү under гард юм гэдэг статус энэ дундаас бас харагдах байх. Дээрээс нь 60% дэш амжилттай багийн эсрэг сүүлийн 67 тоглолтын 46 under байсан гэсэн үзүүлэлт байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр 60-аас дэш буюу нэлээд сайн төвчний багтай тоглохоор илүү оноо баг гардгаа гэсэн статус эндээс бас харагдаж байна. За тэгээд OKC-г болохоор favorite байсан сүүлийн 26 тоглолтын 18 нь over гарсан. 60% дэш амжилттай багийн эсрэг тоглосон сүүлийн гэхдээ харин 60% дэш амжилттай багийн эсрэг тоглосон сүүлийн 9 тоглолтын 7 under гарсан байгаа. Тэгэхээр энэ тоглолт бол ер нь бол under гарах юм болов гэж бодож байна. Яагаад тэгэхээр давхар бас түр ярьсан Westbrook байхгүй гэж байгаа. Тэгээ Westbrook-ийг болохоор юуны OKC-ийн эсрэг бол 3 тоглолт тоглохдоо 29 оноо тунжилсан тоглогч. Тэгээд дээрээс нь Westbrook-ийн бас нэг ганц даваад болно болохоор хурдан тоглоход илүү орж тоглолдог те. Хардны болохоор бөмбөг залж байгаад өөрөө хувийн тоглолт хийж тоглодог болохоор under гарах магадлал хамаагүй илүү болов гэж харж байна. Дээрээс нь Хьюстоны хамгаалалт бас гайгүй байгаа нь харагдаж байгаа байх. Түр хилсээс статусаас бас харагдана. OKC-ийн хамгаалалт бас давгүй байгаа. Крис Полын лидершип нэлээд сайн байгаа. Тэгээд тийм болохоор ч тэр юм ер нь бол энэ тоглолт under гарах магадлал илүү болов гэж харж байна. За тэгээд маргаашийн 4 тоглолтоос онцлог тоглолт энэ байлаа. Энэ тоглолтын талаар та бүхэндээ таамаг өргөлээ. За тэгээд дараагийн болох онцлог тоглолтын таамагаар
болцгаая.